9-р анги. Ноён Айхара Котоко хоёр Наокигаас үйлчлэл гуйж байгаар энэ анги эхэлнэ. Наокигийн эцэг эх түүнийг дараа нь дахиад шалгалт өгсөн ч 1-р байранд орж чадна гэж ярих нь Наокид дарамт болж байгаа бололтой өрөө рүүгээ явна. Котокож энэ байдалд өөрийгөө буруутгана. Маргааш өглөө алдарт зарлалын самбар дээр гоц ухаантан Эри Наоки Эб ангийн Айхара Котоког хайрлах сэтгэлээсээ болоод Токиогийн их сургууль орж чадаагүй гэсэн утгатай цаас наасан байлаа. Үүнийг харсан Котоко хагартлаа баярлана. Энэхүү үйл явдлыг ангийнхан яаж зүгээр өнгөрөөх вэ? Манай Котоког ангидаа оруулаад нүдэж гарна. Энэ гэхдээ арай л зэрлэг байгаа юм да. Авралын од болсон Кин энэ яргаллыг зогсооно. Кин хөрхнөө түлхэхэд Ватанабе түүнийг зохино. Кин ч яаж дотхов зөрүүлэн зохилцсон. Гэсэн чинь хөөхнөө Котоког ноёны толгой 4 харагдтал алгаддаг. Котокож яаж зүгээр байх вэ? Зөрүүлэн алгадана. Энэ зодон Эп болон ангийн цус тулаан болж хувирна. Ангидаа орох гэж байсан Наоки тэднийг хараад нүдэн тавх шиг том болж байгааг харахад нэлээн зэрлэг зодон болж байгаа нь дамжиггүй. Зодооны дараа хоёр ангийн багш нар хэдэн сурагчдаа зүгээр байгаа эсхийг шалгана. Тэд энэ явдлын буруутнаар нэг нэгнийхээ ангийн сурагч нарыг буруутгаж хэрэлдэнэ. Сурагчид нь ч нэг нэгээ нүдэрээ зодоостой. Хүүхнээс болсон царайтай Котоко Наокитой уулзах гэж оролдох үед Наоки түүний царайг хараад зог тусна. Котоко түүнтэй уулзах болсон шалтгаан нь өөрийг нь хайрлах сэтгэлээсээ болоод Тодоо их сургууль орж чадахгүй болсон Наокид баярлаа гэж хэлхийг хүссэн байлаа. Тэгсэн Наоки түүнээс болж шалгалтаа хаяагүй байдаг. Түүний шалгалтаа өгөөгүй шалтгаан нь эмч болохоор шийдсэнд байлаа. Наоки өөрийн мөрөөдлийг олсонд Котоко хэн хүнээс илүү баяртай байлаа. Одооноос эхлэж Котокогийн мөрөөдөл нь сувилагч болох болжээ. Өөрсдийн ирээдүйг төсөөлж буй Котоког хоёр найз нь дуудаж бодит байдалд авчирна. Орой Наоки гэрээхэндээ эмч болохыг хүсэж байгаагаа хэлнэ. Гэрээхэн нь түүнийг мөрөөдлөө олсонд үнэхээр их баярлаж байлаа. Юки аавдаа би том болоод таны компанийг өвлөж авах болохоор битгий гуниглаарай гэхэд аав нь түүний өгөнд баярлана. Котокоч яаж дутхав сувилагч болохоор шийдснээ хэлнэ. Тэрний сонголтод томчууд бүгд баярлана. Наоки ч яндаа л гэсэн царай гаргана. Хатагтай эрэж нийгэм бодсон бололтой Тодоо их сургуультай ойр шинэ байшин хайхаар болно. Юун төлөө эцийг нь үздэг охин билээ. Котоко сувилагч болох шалгалтаа бэлдэх бөгөөд Наокиг туслахыг хүсдэг. Котоко хэтэрхий хиймээр залхааж байсан ч Наоки түүнд амжилт хүсдэг. Маргааш өглөө нь сургууль дээр үйл явдал өрнөнө. Котоког зөвхөн Акита гих сувилагч бэлддэг хувийн сургууль эсвэлэх боломжтой гэсэн хариу явуулжээ. Гэвч энэ сургууль нь хөдөө орон нутгийн сургууль учир Котоко Наокигаас холдно гэж бодохоор хэцүү санагдаж байгаа нь гарцаагүй. Гэнтэл сургуулийн захирал орж ирээд Котокод талархал дэвшүүлээд унана. Чиний ячаар Наоки хөөрхнөө хоёр нэг их сургууль суралцахаар боллоо. Үнэхээр баярлаа л гэж байна. Араас нь ангийн багш хөөрхнөө Наоки гуравч орж ирнэ. Хөөрхнөөгийн бах тав нь хансан царайтай Котоко руу харна. Гэртээ ирсэн Котоко их сургуульд явах үгүйгээ эргцүүлэн сууна. Наокигаас холдно гэж бодохоор хэцүү санагдаж байгаач ирээдүйд эмч сувилагч болсон өөрсдийгөө төсөөлөхөөр энэ сонголт хамгийн шилдэг сонголт гэдэг нь ойлгомжтой. Манай эгч алдарт цагаан давгаа духандаа зүүж байгаад хичээлээ хийн гэрийг утгаар нь үзүүлэхээр шийдлээ. Маргааш өглөө нь хичээлдээ явж буй Наокиг нэг хүн дуудаж байна. Эргээл харсан нэг хачин масаг зүүсэн Котоко хөөсөн чихэрч сарвайж байдаг. Наоки тэр хоёр хэсэг юм ярьж алхдаг. Котоко холын зан харилцааны тухай ярьж гарна. Намайг сургууль руугаа явахаар галт эргэн цуух гэж байхад чи намайг битгий яваач гэж тэрвэрнэ гих зэргээр мөрөөдлөө ярихад Наоки ч ойлгосон юм алга. Котоко нойронд хурж байсан ч өдөр шөнө хамаагүй хичээлээ хийн. Хэдэн 7 хоногийн дараа Акита сургуулиас зөвшөөрсөн хариу ирдэг. Котоко энэ мэдээг сонсоод хөлн газар хөрөхгүй баярлана. Хөөрхий хатагтай Эри Котоког хол газар явна гэж бодохоор сэтгэл нь тавгүйдах нь тодорхой. Тэднийг харж зогсох Наокид эвгүй байсан ч Котокод баяр хүргэнэ. Юки ч түүнд баяр хүргэдэг. Котокоч тэдэнд талархан хөөрхөн инээж байхад та явж байж л амар амгалан амьдрч чадна. Тийм ээ ахаа гэхэд
Наоки ч тийм ээ гэж толгой догтог. Котоко ч тэдэнд баг зэрэг гомдоно. Маргааш өдөр нь Котокогийн хоёр найз Наоки та хоёрт ямар ч боломж үлдээгүй гэх мэт хэдэн үг Котокод хэлнэ. Энэ хоёр тэгж байгаад нэг сонин инээрхтэй охтууд. Котокоч тэр хоёрт гомдлоо зогсож байхад Кин гүйж орж ирээд нэгэн зүйл гуйж гарна. Тэр нь тоглоомын парк дээр тоглох байжээ. Кин Котокотой болцож байгаадаа баярлан хэдэн нулимс унгаж байгаа нь Котокод эвгүй байх нь ойлгомжтой. Галзуу хулган дээр суугаад дотор нь муухайран зогсох Кинийг нэг сонин ах асуухчгүй үнсээд авна. Миний ариунууд ийм юм харах яг юу буруу хийчихсэн бол доо. Гэснээс энэ заяад хайсан Кини 3 дахь үнсэлтэнд дахиад эрэгтэй хүн байсан ажгүй. Өөрийн сонирхлоо баталгаажуулахын тулд Котоког үнсэх гэж дайрна. Котокож энэ үйлдэлийг нь эсэргүүцэх нь ойлгомжтой. Кин гомцсондоо сэтгэлийн хідэн үгээ хэлнэ. Гэвч Котокогийн сэтгэлд Наокигаас өөр багтах хүн үгүй учраас нэг мөсөн Киний сэтгэлээс татгалзана. Кинч түүнийг ойлгоно. Энэ киноны 9 ангийг үзсэн миний хувьд Кин л дээр сонголт байсан юм да Котоко минь. Дараагийн үзэгдэл Тонон сургуулийн төгсөлтийн өдрөөр үргэлжлэнэ. Сургуулийн шилдэг төгсөгч Наоки үг хэлэх нь ойлгомжтой. Энэ ангийн багш улаан цагаандаа гарчихсан байгааг л харж ах. Харин Котоко 3 жилийн хугацаанд Наокитай өнгөрөөсөн бүх дурсамжаа бодон сууна. Төгсөлтийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эд өрнөж байлаа. Гэрчилгээгээ авсан манай эгч Наоки руу харж малтаж байгаад нилээн ахтар очиод унчхна. Наоки унасан зүйлийг нь авч өгч байхдаа ийм зүйл болно гэж мэдэж байсан юм л гэж байна. Тэгэд мэдэж байсан бол унаж байхад нь гараад осоод хүлээж байдаг газар штий. Энэ үеэр Наоки Котоког тэнэг гэж хэлэх ба ахлах сургуулийн сурагч байх хугацаанд хамгийн сүүлийн удаа энэхүү үгийг Котокод зориулж хэлж байгаа нь энэ. Оройн төсөлтийн үдшилэг дээр бангийн октод зарим нь гэрлэх гэж байгаа л гин. Зарим нь бүр жирэмсэн болсон л гэж байна. Нөгөө нүдэндээ хаалгаа хийлэгдэг охин чинь Котокогоос болж ажилд орж чадаагүй дээ гомдлоно. Алдарт тэнэгүүдийн гурвал маань удаан хугацаанд уулзаж чадахгүй болохоор нэгээ тэрвэн бүжиглэнэ. Дараагийн үзэгдэлд сургуулийн коридороор баахан охтууд Наокиг тойрон бужигнаж байлаа. Учир юунд вэ гэвэл дөрөвт хувцсныхын товчийг авах гэж байгаа нь тэр. Энэ үзэгдлийг харсан Котоко ямар хүүхэд байгаа биш дээ гэж хэлвэхгүй юу? Тэр охтын дундаас хөөрхнөө түлхэгдээд гараад ирнэ. Түүнийг харсан Котоко Наокигийн товчийг авахаар гардан тулаанд орлоо. Тулааны ялагч хэн байсан бэ гэж үү? Мэдээж манай эцэг нь үздэг охин байх нь гарцаагүй. Котокоч хүүхэд шиг баярлана. Японд ахлах сургууль төгсөж буй хүүхдүүд сайн хүүхдийнхээ 2 дахь товчийг гуйдаг. Шалтгаан нь зүрхтээ хамгийн ойрхон байрладаг болохоор тэр. Хөрхнөө Котокогийн хажууд ирээд Наокиг гуйсан бол өгчих байсан юм дөө. Ямартай чи одоо Наокигийн амьдралаас бүр мөсөн явах цаг чинь болсон гэж хорон өгс хэлнэ. Ялгадаж мэдэхгүй шулан бэ эн чинь одоо. Котоко өөрийгөө буцаж ирнэ гэж амладаг. Наокич хийж чадах бүхнээ хийгэрэй гэхэд хөөрхнөө гайхсан царай гаргах бол Котоко баярлаастай. Тэгсэн сайн хичээхгүй бол чинэг шиг тарихтай хүн сувилагч болж чадна гэдэгт эргэлзэж байна гэдэг. Хөөрхнөөч энэ үгэнд баярлана. Хөөрхнөө биднийг анагаахын профессор хүлээж байгаа гэд Наокиг дагуулад явна. Котоко тэднийг харан үлдэхэд Наоки түүн рүү харахгүй байж чадсангүй. Ахлах сургуулийнх нь сүүлийн өдөр болохоор аргач үгүй байх. Оройн Котоко Наокитай байх сүүлийн өдөр болохоор гонигтай байлаа. Энэ үеэр аав нь орж ирээд хідэн даршилсан хүнс өгнө. Аав нь Наокиг хайрлах сэтгэлээ битгий хаяарай. Чамайг сувилагч болоод ирэхэд чинь шинэ байшин барьж өгнө гэж амлалт өгдөг. Маргааш өглөө Котоког явах болоход гэрийн бүх хүмүүс гаргаж өгнө. Юки битгий буцаж ирээрэй гэхэд Котоко яаж зүгээр байх вэ? Би буцаж ирнэ гэж Терминатор шиг хэлнэ. Хатагтай ирээд үнэхээр хэцүү байгаа учраас уйлсаар түүнийг харна. Котоко Наокигийн тэнэг гэж хэлхийг санах байхтай гэхэд тэр ч тэнэг гэж хэлнэ. Тэнэг гэж хэлүүлэх юун тийм сайхан юм бол доо Котоко минь. Гэрийнхнийхээ шахалдаар Наоки Котоког галтагны буудал руу хүргэж өгнө. Котоко Наокид над руу инээмсэглэхийг чинь хармаар байна гэж хэлэхэд Наоки юун инээмсэглэх, өөрийгөө юу мэдрээд байгааг ч мэдэхгүй байсаар байгаад яваад өгнө.
Түүнийг явахыг харсан Котакод сайхан байхгүй нь ойлгомжтой. Түүний араас уйлсаар үлдэнэ. Дараагийн үзэгдэлд аль хэдийн 2 жил өнгөрсөн байлаа. Сургууль дээрээ явж би Наокигийн ард дагзаар хүйт оргиж эхэлнэ. Бүр дахин хүйт оргиж байлаа. Наоки юу болоод байгааг үнэндээ мэдэхгүй байлаа. Гэтэл юу болсон бэ гэвэл Котако эргэж ирсэн байжээ. Котако аавынхаа ажил дээр очиод энд ирсэн үнэн учраа хэлнэ. Котако Тодо их сургуульд дадлага хийхээр ирсэн байжээ. Наокиг явж байхад дагзаар нь дахиад хүйт дааж эхэлнэ. Учир нь Котако ард талаас нь нууцаар дагаж байлаа. Наокигийн араас явж байхдаа итгэмээргүй зүйлийг олж харна. Нөгөө нэгнийгээ үзэж чаддаггүй 2 багш маань нийлсэн байлаа. Эбенгийн багшийн дагзан хүйт өргөд байхаар нь эргээд харсан Котако байж идэггүй яхав? Манай хүнийг азгүйдлийн охин тэнгэр биш гिचвэ гэсэн шиг хүн болгоныг чичрүүлсээр. Котакоч та хоёрын харийн түүхийг сонсомоор байна шүү гэж хэлчихэл явлаа. Котако Наокитай уулзахаар урагшаа алгахад хөөрхнөө гарч ирээд зам хаана. Котакогийн нуугдаж байгаа царайг нь л харчих. Наокиг хөөрхнөөгийн хажууд инээж байхыг хараад Котако гуниглаж орхино. Баахан шинжилгээний дээж барьсан Котако юу хийхээ мэдэхгүй мэдэн бодолж явсаар хамаг шийсний дээжээ нэг эмч рүү асгачдаг. Тэр нь хэн байсан бэ гэвэл төрсөөр төрөлдөө гихчээр Наоки байж таардаг. Наокич па юу болчих вэ гэсэн чинь Котако зогсож байдаг. Пэх тэгсэн нөгөө Котако чинь асгасан дээжээ гараараа самардаж өгдөг. Наоки түүний хийж байгаа үйлдэлийг хараад чи ч юусоо өөрчлөгдөөгүй байна шүү гэж гайхан хэлнэ. Гэрхнэж Котаког огт өөрчлөгдөөгүй байна л гэж байна. Ичих нүрээ элгэндээ наасан Котако маань би 1 см өндөр болсон. Бас миний хөхний хэмжээ F-cup болж томорсон л гэд хэлээд хажлаа. Тэгсэн нөгөө Наокигийн баярлаж байгаа царайг л харчих. Котако ноён нэрээ дарс хийж өгөх гэж байтал хөөрхнөө дундуур нь орж би ноён нэрийн эрүүл мэндийг хянаж байгаа. Тиймээс хоёрхан аягаар дарс ууж болно гэж хэлнэ. Харин цай ууж болно гэд цай авчирхаар босоход Котако би хийж өгье гэд гал тогоо руу орно. Гэвч Котако 2 жил энэ гэрд ирээгүй тул аяг тавны байрлал өөрчлөгдсөнийг мэдсэнгүй. Нөгөө жаргах замын садаач нь харин бүгдийг мэдэж байдаг. Котако аягнуудаа хайж байгаад хэдэн тавг унгаагаад хагалж хана. Нөгөө хоёр чинь хагарсан хэсгүүдээ булаацалдаж байгаад хөөрхнөөгийн хурууг зүсэж орхино. Наоки хөөрхнөөг хагалгааны эмч болох байж яаж өөрийгөө гэмтэж чадваа гэх зэргээр түүнийг халамжилж байхдаа Котакогийн хурууч зүсэгдсэнийг анзаарсангүй. Хөөрхий Котако өвдөж байгаагаа сэтгэл дотроо л Наокид хэлнэ. Маргааш өглөө Котако Акита руу буцахаар болсон байлаа. Наоки түүнийг тоохгүй байсанд Котако нэг тоосонгүй. Харин ч Наокиг зөвхөн хичээлдээ анхаарлаа хандуулад Японы хамгийн шилдэг эмч болвол хүмүүсийн хажууд итгэл бардам би энэ эмчийг бүтээсэн юм гэж хэлэх болно хэмээн мөрөөдөн сууна. Түүний хэлсэн үгийг Наоки сонсоод санал нийлэх мэт бодолд автана. Ер нь Котакогийн олгоо өвдөөд эмнэлэгт очсон мөчөөс л Наоки эмч болно гэж шийдсэн билээ. Котако явхаасаа өмнө гэрт нь байгаа бүх хүмүүст эрүүлэн сууж байгаарай гэж хэлээд явна. Хатагтай яриг Котаког гаргаж өгчхөөд буцаж ирээд Наокид хэдэн үг хэлнэ. Хэрвээ одоо л Котакод сэтгэлээ илчлэхгүй бол дахиж хизээж эргэж ирэхгүй гэж хэлнэ. Наоки сэтгэл дотроо юу болоод байгааг ойлгохгүй бодолд автана. Эцэст нь нэг юм Котаког үнэн сэтгэлээсээ хайрладаг болохоо ойлгож түүний араас гүйнэ. Наоки арай гэж гал тэрэгний буудлалд очдогч аль хэдийн оройтсон байлаа. Котако гэж хичнээн дуудсан ч хинч хариу өгсөнгүй. Хэдий гунигтайж энэ кино хайртай хүндээ цаг алдуулгүй сэтгэлээ илэрхийлэхгүй бол хизээж эргэж ирэхгүйгээр явчихаж магадгүй шүү гэсэн гүн мессежийг үлдээсэн кино юм. За худлаа яриад яхав. Наокиг арай хийж гал тэрэгний буудлал дээр очиход үнэхээр л Котако бүр мөсөн явчихсан байдаг. За бүр худлаа яриад яхав. Өнгөрөн явах гал тэрэгний араас гуниглан харах Наокигийн нүдэнд хэн нэгэн харагдаж эхэлнэ. Мэдээж тэр хүн Котако байдаг. Наоки түүн дээр гүйж очиод сэтгэлээ илчлэн түүнийг тэвэрнэ. Тэр мөчид Наоки өөрийнхөө тэвэрт хамгийн их хайрлаж буй эмэгтэйнд байгааг чин сэтгэлээсээ мэдэрч байлаа. Наоки Котаког тэвэрсэн чигээрээ битгий яваач.
Миний хажууд үрд үлдээч гэж хэлээд халуун дулаанаар түүнийг үнснэ. Киноны төгсгөлийн сценд тэд гэрлээд дуустдаг. Котаког Акита явж чадаагүй, сувилагч болж чадсан болов уу гэж бодож байвал 2013 оны шинжилсэн хувилбарт сувилагч болсон байгаагаар гардаг. Наоки ч тухайн цувралд 2013 оны Наокитай эмнэлгийн коридороор зурж байгаагаар гардаг. Энэ хүрээд 30 жилийн өмнөх Итозурана Кис кино Котако болон Наоки хоёрын мартагдашгүй хайрын түүхээр өндөрлөж байна. Наокигийн хүйтэн мэт боловч үнэндээ халуун сэтгэл, эргэлзээгүй зан нь олон үзэгчдийн сэтгэлд үлдсэн бол Котакогийн тууштай гинэн хайр энэ түүхийг илүү амьд болгосон юм. Наокигийн дүрийг бүтээсэн Такаши энэ дүрээрээ тухайн үеийн Азийн хамгийн алдартай залуу жүжигчдийн нэг болж байжээ. Харин энэхүү түүхийн эх болсон мангаг бүтээсэн Тадакору харамсалтай нь бүтээлээ бүрэн дуусгаж амжилгүй 1999 онд таалал төгссөн байдаг. Гэсэн ч түүний бүтээсэн Котако Наоки хоёрын хайр дэлхийд даяар олон удаа дараа нь болон дахин бүтээгдэж өнөөдөр хүртэл хүмүүсийн зүрхэнд амьдарсаар байна.